Жирэмсэн үед их идэвхтэй байдал. Жирэмсэн үед өдөрт 10,000 алхам алхаж 30 минутын аэробик дасгал хийх нь зайлшгүй шаардлагатай. Энэ нь усан бассейн дасгалын дугуйн жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан аэробик эсвэл зүгээр л толны өмнө дуртай хөгжмөдөө ирч хүчтэй бүжиглэж амьсгал зүрхний цохилтыг нэмэгдүүлэх зэрэг байж болно. Энэ нь жирэмслэлтийн үед илүү сайн байх, төрөлтийг хөнгөвчлөх, хүүхэд төрсний дараа сэргээхэд хялбар болгоно. Гэвч жирэмсэн үед хийхийг зөвлөдөггүй үйлдэлүүд байдаг. Жишээлбэл та морь унах, гүөх, өсрөх, хэвсийн хүндийд даралтыг нэмэгдүүлдэг ямар ч дасгал хийх, суух. Ялангуяа жингээр хичээлэх боломжгүй. Хүнд зүйлийг өргөж хоригддог. Гэхдээ хүнд зүйлс нь хувь хүнээс хамаарна. Хэрв танд 2 гиг хүнд бол 2 гиг өргөх хэрэггүй. Хэрв 10 нь танд хөнгөн 15 хүнд бол 15 гиг бүү өрг. Идэвхтэй байх тухай ярихдаа би үүнийг хэлхийг хүсэж байна. Митохондрийн бие организмд энерги үйлдвэрлэх үүрэгтэй бөгөөд зөвхөн ихээс өвлөгддөг. Хэдийгээр эмэгтэй хүний митохондрийн эхэндээ муу ажиллаж байсан ч жирэмсний бэлтгэл болон жирэмсний үед биеийн тамирын тусламжтайгаар үүнийг хурцсах боломжтой. Мөн хүүхдэд идэвхтэй митохондрийн өгч болно. Мөн митохондрийн үйл ажиллагаа өндөр байх тусам хүн илүү эрч хүчтэй болж амьдралдаа илүү их амжилтанд хүрдэг.